ард түзөө үзүүлж байна. Хагас сайны өглөө босоод иртэл ээж нь сайхан банштай будаатай цай хийчихсэн. Аав нь орон дээрээ сонин гарчглан дүү нар нь гал тогооны өрөөнд маасл сахартай далхаа идэнгээ надад 5 банш, чамд 6 банш байна хэмээн шулганалдана. Өө, миний охин сэрчгээ юу? За, гар нүрээ угаагаад цайгаа уу. Их ядраа байлгүй дээ. Ойрдоо шалгалчүүлэг, дээрээс нь ажил гээд энэ герт их л нэмэр болж байна да миний охин. Гээд духан дээр нь үнэрлэв. Тэгт нь яагаад ч юм хамрынхан самсаа шархираад ирлээ. Би яасан эмзэг мэдрэмтгий болцгоо вэ? Эсвэл жирэмсэн болохоор ингэдгийн болов? Уурлаж, гомдож, инээж баярлах нь амархан яг л хөгшин хүн шиг болцгоч хэмээн өөрийгөө шоолов. Цайгаа уучгаад угаалга хийж байтал үүднийх нь хонх дуугарах дуулдав. Дүүн гүйж очин хаалга тайснаа гартаа сарнаа цэцэг ууттай юм барьчихсан. Эгчээ энийг танд нэг хүн өгч байна. Мишель гайхан уутыг онгойлготол нэг дугтуй сандал дээр бие биеэ түшин зэрэгцэн сууж буй эмгэн өвгөн хоёрын шавар баримл байв. Тэрээр учрыг олж ядан захидлыг хартал Мишельд гэхээс өөр юм бичигдээгүй харагдана. Сайн байна уу Мишель? Чамайг уурлуулсандаа үнэхээр их харамсаж байна. Би хэлэх аргаа олохгүй жаахан буруу ойлгуулчих шиг боллоо. Би өөрөө эцэггүй өссөн болохоор хүүхдтэй болвол яагаад ч өнчрүүлэхгүй гэж өөртөө тангараг тавьсан юм. Гэвч харамсалтай нь цэрэгт байхдаа зодон хийгээд төмсгөө бяц өшгөлүүлээд хүүхдтэй болж чадахгүй болсон. Би чамд энэ бүхнийг уг нь хэлэх хэрэггүй байх л да. Тэгтээ би чадахгүй нь. Би чамайг анх хараад л дурлсан. Дараа нь чамайг эмнэлэг явж хүүхдээ авахулна гэхээр чинь ямар нэг аргаар болиулах хэрэгтэй байсан юм. Ямар ч байсан би чамд хайртай гэдгээ мэдэж байна. Бас хүүхдийг чинь өөрийн хүү шиг л санаж явах болно. Та хоёр надад бурхны илгээсэн бэлэгч юм билүү? Эмэгтэй хүн анхны хүүхдээ авахулах муул гэдгийм билээ. Миний захиаг уншаад намайг ойлгож чадвал би чамайг өнөө орой 19 цагт анх уулзсан газараа хүлээж бай. Энд 9 ширхэг сарнаа байгаа. Чи бид хоёр танилцаад 9 хонож байна. Магадгүй чамд богино хугацаа мэт санагдаж байж болох юм. Анхны харцаар дурлна гэж байдгийм байна. Би чамд хайртай. Энэ бүхэн миний чин сэтгэлийн үг шүү. Хүндэтгсэн Баярбат. Баярбат болцсон газараа ирэх болов уу яах бол хэмээн цагаа байн харан зогсно. 19 цаг 10 минут боллоо. За 19 цаг 30 минут гээд ирэхгүй бол явъя да хэмээн бодон зогсдол Мишель энэмсэглэн ирж яваа харагдахад Баярбат баярлсан гэж тоймгүй. Чамайг ирэхгүй бол яана гэж айж байсан шүү. Цаг ямар удаан өнгөрөв гээд энэмсгэснээ халааснасаа бугуйн зүйлт гарган гартан зүүж өгөөд гарын дээр нь үнсэнгэ. Надтай ирсэн хонгор чамаага насан туршдаа үнэнч хайрлаж явах болно гэж цэрэг хүний ёсоор андгаалээ. Мишельд энэ нь нэг л танил санагдав. Баярбат үргэлжлүүлэн чи минь 1000 жилд ургах ганц сарнаа шүү дээ. Энэ сарнаагаа би хайраар тэтгэж халамжаараа инхрийлж явах болно. Наддаа итгээрэй хайрт минь гээд баяртай нарахгүй Мишелийг дээш өргөн хөөрнө. Мишель харин дотроо энэ инээмсэглэж байгаа бас гаргаж байгаа үйлдэл нь дүлгүүнтэй ямар адилхан юм бэ? Эсвэл би дүлгүүнд тийм их хайртай болоод түүнтэй харьцуулаад байгаа юм болов уу хэмээн бодов. Баярбат бүр догдолчихсон. Мишель, миний хайраа, хоёулаа маргааш өрхийн эмнэлэг явж хяналтанд оръё. Тэгэхгүй бол жижигхэн зулзаг маань бид хоёрыг хүлээхгүй томорсоор байна шүү дээ хэмээн яг л өөрийнх нь хүүхэд юм шиг гэцийг нь аяархан илэнгээ хэлв.
Энэ үед Мишель өөрийн ирэхгүй баярлан баярын нулимс унаглаа. Хүүхдийн хөгжил сайн, хэвийн байна. Чи харин өөрөө хордлоготой даралт жаахан их ядаргаатай байна. Сайн амарч витамин уух хэрэгтэй. Яасан орой ирж хяналтанд ордог юм бэ? Ямар ч байсан одоо эход харуулчих. Карт ч нь байна уу? Аваагүй бол доороос 500 төгрөг тушаагаад маягтыг нь аваад ир. Би бичиж бай. Чи эходоо харуулцгаад буцаад хүрээд ир хэмээн эмч үүрэгдэв. Мишель эход харуулахаар дугаарлан Баярбат картны мөнгө тушаахаар яв. Тэрээр хурж ирээд хайр нь мөнгөө тушаачглаа. Миний хайр ядарч байна уу гэд үсийг нь нилээд зогсож байтал эхоноос гарч ирсэн хүн тэр хоёрыг хараад хөшчих шиг болсноо залтай наргагүй инээмсэглэв. Сайн уу Мишель? Ямар сонин хүн бэ? Чи юу хийж яваа юм? Гэх дуунаар эргэн хартал туул зогсож байлаа. Сайн. Чи сайн уу? Би гээд төгдөрснээ энд хүнтэй уулзах гэж явна гэтэл цаанаас Мишель гэж байна уу хэмээн эхоны совлогч дуудав. Баярбат миний хайраа чамайг дуудаад байна гэхэд Мишель сая сэхий орон баяртай гिचгээд бушуухан түүнээс холдлоо. Эмнэлгээс гараад туулын дотор маш хөнгөн сайхан байв. Манай хүн чинь дуугүй байж байгаад зэрэг амжуулаад байсан юм биш үү? Гэтэл би хамаг буруу хүлээгээд яваад байсан байдаг. Яасан айхтар юм бэ? Найз гээд хамаг юмыг минь яриулдаг байсан байж. Өөрөө юу ч хэлдэггүй хэмээн бодохын сацуу дөлгөөнтэй учирсан анхны учрал нь бодогдов. Туул баргийн эр хүнийг тоодоггүй хэрнэ дөлгөөн яагаад ч юм үнэхээр их таалагддаг байлаа. Би тэр өдөр Мишельтэй хамт явахгүй яав да. Тэгсэн бол Мишелийг биш намайг л сонгох байсан. Шаал дэмий хүлээн авалт нэртэй бие биедээ худлаа ярьж томорч гайхуулсан томчууд дээр очсон юм. Тэр өдрийн маргааш нь Мишель их л цовоо утастаад найз нь нөгөө кафег авахар болоод гэрээ хийчихлээ. Тэгсэн чинь заавал аж ахуй нэгж хэрэгтэйгээд би сандарлаа штэ. Босс нь харин за яах вэ? Адилхан залуу улс байна. Ойлгож байна гэд хувь хоорондын гэрээ хийчихлээ. Татвар тайлан бүгд манай нэр дээр яваг. Чи харин хугацаанд нь мөнгөө төлж байна шүү гэдэг байгаа. Би ч бөөн баяр. Тэр тэглгүй яах вэ? Ямар ч асуудалгүй гэсэн. Ямар аятайхан залуу гэж. Бас найз нь түрээсийн мөнгөөч хасуулсан. Урьдчилгаанд тал мөнгө өгөхөр болсон. Тэгсэн чи ямар шидтэй хүүхэн бэ? Бүх юмыг л өөртөө ашигтайгаар эргүүлээд байх юм гээд инээж байгаа нь ямар хөөрхөн гэж химэн дуржигнуулж гарав. Гэтэл туул хүү миний найз арай дурлцсан юм биш ээ. Чамайг ингэж эр хүний талаар ярьж байхыг чинь ерөөсөө сонсоогүй юм байна. За уулзаж байгаад тухтайхан яри химэн тэр хоёрын яриа өндөрлөв. Туул дөлгөөнийг анх хараад үнэхээр гайхлаа. Ийм залуу бас байдгаа. Энч хүүхнүүдийг ойм шигээл сольдог байх та. Мишель азтай ямаа химэн анх удаа найздаа жинхнээсээ атаархав. Ер нь кафений бүхий л ажлыг Мишель л гардаж хийнэ. Туул ерөнхийд нь сонсоод ашгаа хуваагаад явдаг байв. Нэгэн орой тэр хоёр улирлын тайлангаа гаргаад ашиг орлогоод өгнөж үзтэл ашигтай ажилсанд баярлан ажилчдаа урамшуулан өөртөө жаахан шар ариг уун сууцгаав. Дөлгөөн үг хэлэн хоёр сэргэлэн охиныхоо төлөө гэснээ нарган болгон туула чи азтай ерөнхий шүү. Танаа гүйцэтгэгч нь чадaltaй, дайчин, ухаалаг эмэгтэй гэж хэлэхэд нь дахиад л атаархлын ман тадлаа. Би тэр болгон уугаад байх зав гардаггүй. Өнөөдөр та хоёртой байгаа дээрээ жаахан уучих уу гэд Мишель рүү харав. Гэтэл туул за та хоёр ч бүр эхнэр нөхөр шиг болчихжээ. Мишель хатагтай нэг удаа зөвшөөрөх байлгүй дээ. Би ч гэсэн ойрдоо сайхан суусангүй. Өнөөдөр гуруулаа сайхан ууна гэд худлаа инээн. Энхүү хөгжилдөн сууж байтал Мишелийн утасанд дуугарав. Гэрээс залгаж байна. Яасан бол гэд гарч ярьснаа орж ирээд. Найз нь явахгүй бол болохгүй нэ. Отгоо халуураад гүйлгээд байна гинэ. Ээж түргэн дуудчихсан гэж байна. Намайг хурдан хүрээд иргэн. Тийм үү? Зүгээр үү? Найз нь хүргээд өгье хэмээн дөлгөөн ухсхийн бостол. Үгүй, чи юм уучихсан байгаа.
Тэгээд ч та хоёр хоёулаа арай хийж нэг завтаа сууж байхад би такси бариад цэцгээ ихтэй хантайд өгчгий. Та хоёр сууж байгаад яв. Болгоомжтой яваарай. Машина эндээ үлдээгээд хөлсний тэрэг бариад яваарай. Би очиод уцтыг гэв. Үнэхээр зүгээр үү? Чи болох юм уу гэд түүнийг үнслээ. Туул харин дотроо. За туул минь чамайг эвэж байгаа юм биш үү? Өөр ийм аз боломж олдох уу гэснээ. Мишель нэрээ зүгээр үү? Найз нь хүргээд өгөх юм уу хэмээн худлаа үнэн асуусан болов. Баярлаа, найз нь зүгээр. За явах уу цэцгээ ихчээ? Ингээд тэр хоёр яарвчлан гарлаа. Туул дөлгөн хоёр эхлээд Мишелийн талаар бас бус ойр зургийн юм ярин уусаар нэлээд согтсон харагдана. Үнэн хэрэгтээ Туул дөлгөөний нүдийг хариулж байгаад хөөхөн аргалаад байв. Туула, чи уг нь сайхан хүүхэн штэ. Яагаад чамд найз залуу байдаггүй юм бэ? Яах вэ? Чам шиг нь олдохгүй. Олдсон нэг нь найз охинтой. Би ингэж нэг оройг чамтай хамт өнгөрүүлэхийг ямар их хүсдэг байваа. Гэт санаа алдав. Тэгснээ за хоёулаа гарах уу? Цагч нэлээ орой болчихлоо. Хүмүүс ч юу гэх юм бэлээ. Тэндээсээ гараад такси барих гэж зогсож байхдаа Туул дөлгөөнийг налан хүйтэн байна. Даарч байна хэмээн эрхлэнгүй дуугарав. Таксины арын суудалд суугаад нэг л мэтгэд тэр хоёр үнсэлдэж эхэллээ. Жолооч толиндоо харан хаашаа явах вэ гэтэл Туул чигээрээ явж бай. Замдаа заагаад өгье хэмэв. Өглөөс эртэл дөлгөөний дотор гэж авах юм алга. Нүдээ нээгээд харуул зочид буудалд унтаж байх нь тэр. Гайхсхийн урд шөнийн явдлыг санахыг хичээлээ. Туултай хоёулаа таксинд цуугаад үнсэлдэж байснаа санагдана. Тэгээд яалаа химээснэ арай гэж бодоод хөнжлөө сүхтэл нүцгэн хөвтөж байдаг байгаа. За баларсан. Одоо Мишелийн царайг яаж харнаа? Тэрээр урд нь олон охинтой унтаж хэвтэж, үерхэж, дурлаж явахдаа аль нь дээр нь ч ингэж балмагдж байгаагүй санагдана. Туул уснаас гарч ирэн дөлгөөнийг үнсээд эрхлэнгүй дуугаар ядарч байна уу? Чи ч их ажилсан шүү хэмээн инэв. Үнэндээ дөлгөөнд босгож тэнхэл байсангүй. Туул өөрт нь орж хэвтгэхэд тэр арсных нь зөөлөн, үнэрнийх нь тансаг, өөрийн ирэхгүй дурыг нь өдөв. Дөлгөөн Мишельтэй танилцсанаас хойш нэг ч хүүхэнтэй унтаж уулзаж явсангүй. Мишелийг хэд оролцсон боловч цаатах нь хүнтэй унтаж үзээгүй болохоор хугацаа хэрэгтэй байна гэд хаалгаадаггүй байв. Дөлгөөн өөрийн ирэхгүй Туулыг биедээ татан ойртуулбал тэр яг л эмэгчин барс шиг мартахын аргагүй гайхамшигтай халуун байлаа. Энэ өдрийг тэр хоёр дахин хамтдаа өнгөрөөгөөд орой л нэг юм салцгаав. Машиндаа суугаад уцаа асаадал Мишелээс зөндөө дуудлага мессеж ирсэн аж. За байз, юу гэж хэлдгийм бэлээ? Хэд хоног ажиллаар гэнэт гадагшаа явахаар болчихлоо л гэж хэлхээс хэмээн бодож амжив. Туул их л баяртай байлаа. 2 хоногийн дараа утсан дуугарав. Хартал дөлгөөний дугаар. Тэр хоёр олон юм ярилгүй шууд ойлголцсон. Харин Мишельд энэ талаар юу ч хэлэхгүй хэмээн тохиролцов. Мишель дөлгөөнийг үнэхээр их санаж байлаа. Ашгүй 7 хоногийн дараа дөлгөөн уцтаж, "Сайн уу хонгороо, найз нь ирчихлээ. Орой 18 цагт яваад очие." Мишельч бөөн баяр. Хүлээх тусам цаг өнгөрч өгөхгүй зовоож байлаа. Хоолнд орчхоод анх Мишель дөлгөөнтэйгээ унтаж билээ. Дөлгөөн, "Чи нэрээ онгон байсан юм гэж үү? Миний жаахан охин чамдаа баярлалаа. Намаагаа уучлаарай. Би чамдаа яг одоо улам хайртай болчихлоо. Найз нь чамаагаа хизээч орхихгүй гэд хайрлан байж инхрийлв." Туул тэр өдрөөс хойш дөлгөөнийг хараад байдаггүй. Уцтаад ч уцаа авдаггүй. Үүнээс 1 сарын дараа Туул нэг л биш байгаагаа мэдэв. Дөлгөөн лүү мессеж бичин, "Надад чамтай ярих юм байна. Өнөө орой 20 цагт Сөүл ресторанд хүлээж бай. Эрэхгүй бол маргааш гэхэд Мишель бүгдийг нь мэдсэн байх болно. Надад хамаа алга." Дөлгөөн юу ч хэлэлгүй чив чимээгүй сууна. Туул уйлаад, "Би тэгээд яах юм бэ? Ямар ч байсан анхны хүүхдээ ахуулахгүй. Тэгээд ч ээж мэдчихсэн. Танай ээжийг мэднэ уулзна гэж байна лээ" хэмээн худлаа хэлв. Дөлгөөн сууж байснаа.
надад хугацаа хэрэгтэй байна. Хэдий хэр хугацаа гэж. Энэ хүүхэд чинь 7 хоногоор өсдөг гэж байна лээ. Сүүлчийн хугацаа Мишелийн төрсөн өдргээд гараад явчихав. Ийхүү туул өнгөрснөө бодон хорвоо чийч хуурмаг явдлаар дүүрэн юм да. Тэгтээ надад ямар буруу байгаа юм? Би ч гэсэн хайрынхаа төлөө л явсан. За дөлгөн хонгор минь, чи одоо бүх зүрх сэтгэлээрээ минийх болсон. Чамдаа сайхан гентийн бэлэг барина гэснээ нэрээ дөлгөн итгэх болов? Гэхийн сацуу нэгэн бодол толгойд нь харан орж ирэхэд өөрийнхөө сэргэлэн гайхан өөрийн эрэхгүй инээд алдав. Оройн нь дөлгөөн туул хоёр хооллож дуусаад туул аяг тавгаа угаачгаад дөлгөөний хажууд очин эрхлэнгүй дуугаар надад чамтай ярих юм байна гэв. Гэтэл дөлгөөн би ажилтай байна. Дараа ярих химээгээд бичгийн ширээнийхээ ард очиод суучхав. Туулын уур нь гэнэт ихээр хурч. Чи хизээ тэр хүнийг мартаж намайг туул гэдэг хүнийг хардаг болох юм бэ? Би чиний нүднээс Мишелийг хардаг байсан тэр нүдийг хүлээсээр бүр цөхрлөө. Би яагаад чамайг хайрлуулж болдоггүй юм бэ? Чиний тэр Мишельтэй чинь би өнөөдөр эмнэлэг дээр тааралцсан. Нэг бор залуу хайр минь гэд унаж өгч гээд л гүгээд байна лээ. Угаасаа тэр хоёр чамаас цаагуур явдаг байсан юм биш үү? Тэгээд ч цаадах чинь жирэмсэн юм шиг байна лээ. Худлаа гэвэл зураг нь энд байна гэд утсаа урд нь шидчихгээд өрөөнөөс нь гарав. Дөлгөөн гайхан утсыг нь аваад үзтэл үнэхээр Мишелийн хувцсыг нэг залуу өмсгөөд зогсож байгаа зураг харагдав. Дөлгөөн зургийг хараад нэг л сонирн болчихлоо. Мишель, чи ийм хүн байсан гэж үү? Би тэгэхэд чамайг яаж бодож, өмөрч, хайрлаж явлаа. Чи бид хоёрын ярьдаг байсан мөрөөдөл бүхэн, чиний надад тавьдаг халамж хайр бүгд худлаа байсан гэж үү? Чи намайг зөвхөн бусад охтын адил ашигын нүдээр хардаг байсан юм гэж үү? Би тэгэхэд одоо болтол анх чамтай уулзахад чиний сандарч байсан тэр л онгон өхөөрдөм нүдийг сэтгэлээсээ авч хайж чадахгүй зовж байдаг. Би анх тэр л нүдэнд дурлсан. Яг л чонноос өргөж байгаа янзах шиг. Би чиний хувьд ер нь хэн байсан юм бэ? Тоглоомч нь байсан уу? Эсвэл жүжигийн гол дүр байсан юм уу? Яаж ингэж үнэмшилтэй жүжиглэж чаддаг байна? Хэмээн элдвиг уцаар гэрээсээ хар цагаан дуугүй гарлаа. Тэрээр явсаар нэг л мэтгэд Мишелийн гадаа ирчихсэн байв. Одоо л кафега хаагаад ирэх болж байгаа да. Арай энд амьдрахаа болсон юм биш байгаа. Ямар их хүнээр тоглодог, яасан овоо хүүхэн бэ чи? Гайгүй. Тэр нэг юмтайгаа ирэх юм бол чамайг хинбэ гэдгийг чинь хэлээд өгнө гайгүй. Эсвэл анханасаа та хоёр хамсаатан байсан уу? Ийхүү машинаа нуусхийн тавиад жолоогоод ирлэн уураа дарж ядан хүлээж байтал Мишельч нөгөө залуугийнхаа хамт хүрээд ирлээ. Гэтэл нөгөө хоёр чинь хөдөлцөөд саадны тийшээ яваад өгөв. Баярбат Мишель хоёр орой бүр салахтаа анх танилцсан сандал дээрээ суудаг болжээ. Ийхүү сууж байтал нэг хүн хурч ирээд хар цагаан дуугүй Баярбатыг заамдаад ав. Мишель ойрлон "Хүүе болооч яана" гэтэл өнөөх залуу Баярбатыг цогтол тэрээр газар савн унлаа. Мишель "Чи зүгээр үү" хэмээн Баярбатын толгойг түшин өндөлөгтөл. "Ямар халамжтай юм бэ? Танил дүр байх чинь" гэх дуунаар харвал дөлгөөн ууртаа нарахгүй зогсож харагдана. "Чи энд юу хийж байгаа юм бэ?" "Би юу? Тань шиг жүжигчин бүсгүй тоглоом болсон хүн юу хийх ёстой вэ? Тэрийг л мэдэх гэж явна." "Чи хэн бэ? Хамсаатан уу?" гэтэл Мишель "Дөлгөөнөө чи арайчтэй" хэмээн өөр үг хэлж чадалгүй гагцгүй хацрыг нь даган гомдлын нулимс урслаа. "Тийм ээ. Тийм. Одоо наад гарч байгаа нулимс чинь хүртэл худлаа үсттэй" гэтэл Баярбат хажуунаас нь "Чи ер нь яах гээд байгаа юм бэ? Хэний илүү жүжигчин бол? Хэнийх нь зүрх илүү шархалсан бол? Би чамтай нэг уулзнаа гэж хүсээд байсан юм. Чи өөрөө юу юм бэ гэд тэр хоёр дээр дороо орон зодтолдож гарав. 72-ын камерт хоёул бие биенээ муухай харан сууна. Хэн хинэн шартай болохоор төрүүлж ам нээхгүй.
Гагцхүү нүдэрэ хорсолтоо наргагүй ширтэлцэн суух нь яг л олзоо үххийг хүлээж буй өлсгөлн чон шиг. Жижүүрийн цагдаа Баярбатыг дуудан ээж чинь батлан даалтаар гаргаж байгаа. Чамаас хурааж авсан юмс энд тулгаад аваарай. Балжир эхнэртэйгээ уцаар ярин би одоо гаргахаар явж байна. Санаа зовлтгүй. Баярбат ээжтэйгээ үүдэр гартал нэг өндөр сайхан хижээл насны бор хүн уцаар ярингаа зөрөхдөө нэг том харснаа 2-3 алхаад чимгээ химэн ээжийг нь дуудав. Ээж нь гайхан эргэн харснаа царай нэг л сонирн болж ирээд миний хүү очоод машинаа аваад ир хэмэв. Баярбат ч нэг их юм бодлгүй бушуухан Мишель дээрээ очихын хүсэл болж байсан тул ээжигээ хурдлаараа гээд гүйгээд явчихав. Сайн уу чимгээ? Чи ч жаахан насны намб суусан болохоос сайхан хിവэрэ байна шүү. Сайн, чи сайн уу? Ямар сонин хүн бэ? Олон жил өнгөрчтэй. Балжир минь гэтэл Баярбат хажууд нь ирж зогсоод хаалгаа онгойлгож өгөв. Хүүч нү? Сайхан хүүтэй юм аа. Өө нэрээ чимгээ утасныхаа дугаарыг өгөөч. Дараа нэг завтай өдөр сайхан ярьж сууя. Тэгээд ч удахгүй эрхүүд сургууль төгсөгчдийн уулзалт болох гэж байгаа. Би яах вэ энд зөвлөлгээч юмд нь орчихсон хүний ирэлт гараад явж байна хэмээн инээмсэглэв. Чимгээ гиснэн нэрийн хууцаа гаргаж өгөөд баяртай хэмээн салан одов. Чимгээ машин цуугаад чи минь үргэлж инээмсэглэж явдаг хэвээрээ байх шивдээгээд өнгөрснөө нэхэн саналаа. 3 дугаар курсд ороод өөрийгөө хэрэндээ л том болсон юм шиг санаж явлаа. Удахгүй шинэ жил болно. Яаж орох вэ? Юу өмсөх вэ хэмээн өрөөний 4 охин орой бүр л ярина. Туяа манай энэ дээд ангийн Балжир гэж үнэхэрийн сайхан залуу байна. Үгүй тэр хамт явж байгаа охиныг нэ. Хааны хатан болчихсон аятайл эхэмсэг юм дээгүүр нь хараад хэмээн хэлэхэд угийн шооч бадмаа өлгөн авч яг үнэн ингэж явдгийм хэмээн дуурайн үзүүлэхэд бүгд хөгжилдөн инээлдэв. Тэгснээ туяа үргэлжлүүлэн Балжиртай ганцхан оройч болов хамт байхын тулд юугаач хайрлахгүйсэн. Яг л үлгэрт гардаг үнсгэлжин шиг шиттэн ирээд дохиураараа нэг дохиод химэн нүдэн анин толгоогоо гидээлгээд гараа урдаа авах нь нэн инээдтэй. Бадмаа тэндээс хүй одоо болно чи дүрдээ орлоо гэхэд бүгд л дахиад хөгжилтөн инээлтлээ. Тэр болгон юм дуугараад байдаггүй сараа нэрэ Балжир ахыг энэ сургуулийн охид дотоод гадаадгүй ихэнх нь битүүхэн харж явдаг байхаа те гэтэл туяа. За яршиг да ах байхтай яадгийм гэтэл чимгээ. Би лав хардаггүй дэг. Надад тийм хэтэрхий шаазан баар шиг дэгжин залуу таалагддгүй юм. Тэгэхгүй яадгийм чи өөрөө сайхан хүүхэн. Тэгээд ч манай ангийн төмрөө чиний хойноос бүтэн 2 жил гүйж байна. Өөр бас хэдэн ч хүн байгаа юм мэдгүй штэ. Би чам шиг хөөрхөн болч гээд туяа нэгэнтээ санаа алдав. Чимгээ энэснэ миний найз хөөрхөн штэ. Яах гэж өөрийгөө дандаа голж байдгийм. Чи эр хүнтэй харьцахдаа хэтэрхий найрсаг байгаад хамаг юма бариадгүйгээд байхаар тэд нарт сонирн биш болчихдог байхгүй юу? Таалагдсан ч гэсэн 2-3 удаа нүүр өгөхгүй байхаар тэд өөрсдөө гүгээд л ирнэ. Эр хүн гэдэг чинь байглаасаа тэмцэлд дуртай байдгийм гэж сэтгэл судлал дээр хүртэл үзэвэзтэй. Онл хүртэл нотолчихсон байхад гэхэд бадмаа нэрээ тийм байх шүү хэмээн хошуу нэмлээ. Харин туяа за их багш минь ойлголоо. Мэдээд бодоод байгаа хэрнээ яг цагаа тулахар чадахгүй юм байна штэ. Болно хөө айгүй л бол чи бид нараасаа дээр хүнтэй суунда химэн инээснэ. За тэр яах вэ? Би нэрээ шинэ жилээр өөрөө даашин за хийж өмсөх гээд энэ даавыг авсан. Нөгөө ангийн Светлана надад нэг сэтгүүл өгсөн. Тэрэн дээр байгаа нэг даашинз их таалагдаад хийхэд ч гайгүй юм шиг байна лээ гэд чимгээ үзүүлтэл нөгөө 3ч алив химэн зэрэг дайрлаа.
Чимгээ ийхүү өнгөрснөө нэхэн санан хөнгөн гунигт автан байтал Баярбат ээжээ та зүгээр үү? Бид гэртээ ирчихлээ. Хүүн таныг зовоосон бол уучлаарай. За миний хүү усанд ороод гараад ир. Ээж нь сайхан хоол хийгээдхий гэв. Баярбат усанд орохын өмнө уцаа цэнэглэнгээ Мишель рүү залгатал утас нь холбогдох боломжгүй гэнэ. Яасан болоо? Хичээл дээрээ байгаа юм болов уу? Чимгээ чимээгүйхэн хүүгийнхээ хооллож байгааг харж байснаа. Тэнгэр минь гэж ямар ч адилхан юм бэ? Томрох тусмаа улмал адилхан болоод байх юм. Яг л ийм залуу байсан да чи минь химэн бодсноо өөрийн мэдлгүй санаа алдчихв. Баярбат ээжигээ тэр хүнтэй уулзснаас хойш нэг л сонирн болсныг мэдсэн ч юу ч асуусангүй. Юу ч асуух юм билээ дээ. Тэгээд ч ээж нь өөрийнхөө ярихыг хүссэн зүйлээ л ярьдаг. Илүү дутуу юм асууж ээжигээ зовоогоод яах вэ? Намайг л гисээр өдий хүртэл яваа шүү дээ химэн бодон дуугийнхэн хоолоо идэн сууж байтал ээж нь миний хүү чи яагаад ээжээсээ аавынхаа тухай нэг ч удаа асуудаггүй юм бэ? Химэн гэнэт асуув. Тэртээ дэргүй мэдээ орох цагаас минь миний хажууд байгаагүй мэдгүй хүнийг юуг нь асуух вэ? Надад тааман л байхад болно. Ээж та хүүдээ ууралдгүй. Чимгээ юунд химэн гайхан асуутал. Тэр жил та намайг жаахан байхад нэг хүнтэй суух гээд авчирхад би уурлаад 2 хоног өрөөнөөсөө ч гараагүй юм ч идээгүй гэхэд чимгээ нэмсэглэн юунд нь уурлах вэ? Надад ч гэсэн чимэл байхад боллоо. Баярбат инээснэ би тэгэхэд таныг усанд орох юм уу? Унтчихсан хойгуур чинь өрөөндөө баахан идэх юм тавьчихдаг байсан штэ. Харин ам л их цангадаг байлаа. Ээж нь мэдлгүй яах вэ? Тэгээд л чиний дуртай ундааг бөөнөр нь авчихдаг байсан. Би харин гайхаад намайг аргадах гэж ингэж байна гэд улам хөөрөөд хэрэндээ л таныг аргалаад байна гэж боддог байсан гээд тэр хоёр хөгжилтөн инээлдэв. Хоолоо идэж дуусаад Баярбат ээж уучлаарай. Хүүн одоо нэг хүнтэй уулзах хэрэгтэй байна. Орой танд бүгдийг нь хэлнэ гэд үнсүүлээд гарав. Чимгээж ганцаараа хоцроод өнгөрснөө өргөлжлүүлэн саналаа.